Өнөөдөр анх харлаа тий. Жингээ бас үзлээ. Ер нь ямар сэтгэл төрөв? Одоо жим баг байлаа гээд хат зөөл үзэхгүй шүү дээ. Тийм нэрийн гинээр гараад л зодтолтол зодтолно. Тийм л. Өрөвдөхгүй ямар ч л. Өрөвдөхгүй гэж яана. Зүгээрээ. За ер нь ямар тэмцээнүүд оролж ямар амжилт гаргаж илаа? Би Монгол улсын 2010 оны кикбокс улсын аваргаар мөнгөн медаль авчихсан. Залуучууд. Ер нь хэдэн жил хичээлж байна? Жил болох гэж байна. Жил болох шиг гайгүй юм биш үү? 10 сарын зэрэг байгаа юм шүү дээ. Зүгээрээ. Жил гэдэг чинь 12 сар шүү дээ. Чи 2 сар хичээлсэн чинь 10 сарын л илүү. Барна. За ингээд ер нь өрсөлдөгч тамирчинтай хамтж юу гэж хэлмээр байна? Тисэрэл шүү хэлэх гээд. Тисэрэл гэж. Тисэрэл. За ингээд мараа нэвтрүүлгийн дараагийн тулаанч бол Мишель клубын тамирчин Лаасүрэн гүрий. За сайн байна уу? За чин хэд вэ? Жин 6900. 900 г асах юм тийм ээ. Тий. 900 г бол асуудал байхгүй. Асуудал байхгүй л дээ. Учраа ямар тамирчинтай таарсан блэ? Батхуу гэх нэг тамирчин байгаа. Тэр тамирчин. Миний санаж байгаагаар бол Очир клубын тамирчин. Батхуугийн талаар юу ямар хүн мэдээлэлтэй вэ? Урд нь тоглож ээвүү, тоглолтуудыг харж ээвүү? Өмнө тоглолтыг харж байсан л та. Кикбокс улсын аваргаар бас орж зодтолж байсан. Тоглолтыг харж байсан. Ер нь бол боломжтой тамирчин юм. Би бол ер нь хүсчих. Тий, ер нь хүсчихнэ гэж бодож байгаа. Ер нь ингээд Бацаа бол Орос улбаны улсын залуучуудын аваргын бокс ялт медальтай юм байна лээ. Монголын кикбоксing аврах шалруулах тэмцээнд амжилттай тоглож исэн юм байлээ. Гар их сайтай гэж ярьж илээ. Энэ талаар ер нь судалгаа хийв. Тий, судалсан. Ер нь бол боксын школтой ер нь гар ер нь дамгаал зодтолдог. Харин миний хувьд бол ер нь бол хөл гар ер нь тэнцүү. Ер нь тэрүүгээрээ илүү даваа гэж бодож байна. Тий. Бэлтгэл хэрэг байгаа. Бэлтгэл бол маш сайн хангагдсан байгаа. Тий. Байрлалсан байгаа гэсэн үү? Тий, ер нь манайхан бүгдээрээ зааландаа байрлаад бэлтгэл сургалт хийж байгаа. Алж их юм байна да. За, Лаасүрэнтэй маань Очир клубын тамирчин Батхуу тулааныг хийн. За ингээд Батхуу гүрий. За, сайн байна уу? За, Батхуу чин хэд байлаа? 61700. 700 г. Ер нь та хоёр бол баг хасахгүй тулдсан ч болохоор юм шүү. Ер нь тэгээд тэмцээний дүрм 60 гэсэн ууж хасна л да. Энэ бол хууль тийм. Тийм хууль. За, бэлтгэл хэрэг байгаа. Ер нь бэлтгэлд ажиг байгаа. За, энэ Лаасүрэн гэдэг тамирчны талаар юу сонсч ирсэн үү? Сонссон мэднэ. Урд нь тулж ирсэн үү? Урд нь тулж байгааг. Ер нь бол та хоёрын хамгийн ихний тулаан болох нь шүү дээ. Тийм. Хамгийн ихний тулаан. Яаж тулдгийг гэж бодож байна? Тэгэл өөрийнхөө л ирээсэй. Дийлнэстэй. Үгүй яах вэ? Дийл гэж зодтолно л да. Чамайг дийлнэ гэж яриадсэн. Яах вэ? Хүн болгон л дийл гэж оролцож байгаа юм чи тээ. Чи ч бас дийл. Гараа дийлэгднэ гэж хаашаасаа баг. Дийлнэ гэж үгсэн юм. Тийм. Дийлнэ гэж хаашаа. Гэтэ чиний гар сайн гэдгийг мэддэг юм байна шүү. Хөлөөч гэсэн өшгөлн л да. Хөлний бэлтгэл сайн хийж байгаа шүү дээ. Ер нь гайгүй саруулахтай гэдэг байгаа. Манай тасжуулагч. Тэгэхээр ер нь гайгүй болоод байгаа. За ингээд үзэгч та бүхэн сонирхолтой байх. Хоёр тамирчин маань энэ зогсож байна. Энэ хоёр ирингэн дээр За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дараагийн тулаан хийх тамирчин бол Мишель клубын тамирчин Шижир Эрдэнэ. За Шижир Эрдэнэ гүрий. За Шижир Эрдэнэ бол сүүлийн үед маш амжилттай тулдаж байгаа тамирчдын маань нэг. Саяхан 2010 онд 4 сард Австрид болсон дэлхийн кикбоксing улс аваргаас үлээ. Тий. Мутай бокс үлээ. K1. K1-ы төрлөөр бас аваргын алтан медалийг аваад эх оронд авчирсан тамирчин. За ер нь жин ямар вэ? Жин 61200 байгаа. Хил 200 асхан тийм. Тий. Хил 2 бол. Сая хэдэн хил хасчлаа гэж яриад байлаа. 7 хил хассан. Тий. 68 сал. Одоо тэгээд 1 хил 200 г хасчаад маргааш нөгөөдөр тулдах гээд ирсэн чинь нэгээд гар ураагаа дагаа байцсан байх юм шиг үстэй. Гүү штэ тэгэл дороо сэргээл яач. Өмнө зөндөө хасч байсан болохоор тэгээд асуудалгүй. Өрсөлдөх тамирчин чинь Бацаа гэж тамирчин байгаа. Энэ тамирчны талаар ямар нэг мэдээлэл байна уу? Сонсч байгаагүй л дээ. Ер нь тийм Бацаа гэсэн тийм тамирчин бол сонсч байгаагүй юм байна. Бацаа сая Америкт яг мэрэгжлийн кикбоксер тоглож яваад ирсэн тамирчин байгаа. Битүү тамирчин. Бид нэр ерөөсө гадаад дотоодын тулааны дэрингийн дээрээс гаргаж ирээгүй хадгалж байгаа зөвхөн реалити шоунд зориулж бид нэр Америкаас урьж авчирсан байхгүй.
тэр тамирчинтай тулалдсан шүү дээ. Харин надад амар сонир санагдлаа юм л да. Харин тоглоод үзье. Тэгтээ амжихгүй шүлгчлээ. Бэлтгэл хэр байгаа? Бэлтгэл сайн байгаа. Зааландаа бүр бэлтгэл гараад байрлалцсан сорогдуулсан. Тэ зааландаа байрлал бэлтгэлээ гэж байж байгаа. За амжилт хүсье. За баярлалаа. Шинобу файтинг сургалтын төвийн тамирчин Инх хоёр. За Инх хоёр байна. Манай нэвтрүүлгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй нэг гэж зүй ёсоор тооцогдож байгаа. Олон улсын хэмжээний мастер, кикбоксинг, улсын хошин авраг, мөн дэлхийн хошин авраг. За тэгэхээр учраа ямар тамирчинтай таарав? Ер нь энэ тамирчны талаар мэдээлэл байна уу? Энэ шинэ залуу тамирчин байгаа. Тийм. Ер нь мэдээлэл бол жоохон хумсаагаал та. Ер нь бол тоглолтын арга барилын талаар за тэгээд уг тамирчны өөрийнх нь хэдэн жил яаж хичээлсэн талаар ер нь ямар ч мэдээлэлгүй гэж ойлгож болох уу? Ер нь мэдээлэлгүй. Гэхдээ бокс шиг бол та боксын тамирчин ер нь гэсэн мэдээлэл. Тийм мэдээлэлтэй. За ер нь өрсөлдөгчтэй хандаж юу гэж хэлмээр байна? Тэгээд эрингэн дээр чадах бүх юм гаргаал гэж хэлмээр та. За Инх хоёртай маань очир клубын тамирчин Отхон сүх тулдан. За Отхон сүхийг өрж байна. За Отхон сүх ер нь 100 юу хийж амрав? Амралттай байна уу? Ер нь бэлтгэл хийгээд байна уу? Бэлтгэлээ хийгээл. Тий. За ер нь тулааны спортоор хизэнээс эхэлж хичээлсэн гэлээ. Сая 9 сараас л хичээлсэн дээ. Үндсэндээ бүтэн жил хичээлж байгаа гэсэн үг юм тийм үү? Тий. Ямар нэгэн уралдаан тэмцээнүүдэд орж амжилт үзүүлж байв уу? Нэг тэмцээнд орж амжаагүй байгаа. Одоо 9 сар гаргаад тэмцээнд оролцсон да. Ер нь энэ баг ихний тэмцээн гэж хэлж болох нь шүү дээ. Тий. Тэгэхээр ихний тэмцээнийхаа ихний учраа Монголын одоо тулааны спортын хүчтэй тамирчдын нэг Инх хоёртай таарчлаа шүү дээ. Энэ тал дээр ер нь юу гэж хэлмээр байна? Тэгэл тэмцээн тэгэл суглаа ёсоор л таарсан дөө баг тэгэл. Үзэндээ тэгэл. Тэгээд бас бокс тоглодог байсан юм гэдэг. Урднаас өрсөлдөгч маань боксер хичээлсэн тэгэл үзэндээ. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөхөд хэдхэн мөч үлдлээ. Сая тамирчид маань жингээ үзээд онолтой